Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар Монгол төмний бэлэг шайлтвайнаас сар ширийн босгон дээр Монгол төрийн дээр алтан гад солонгоор инкрэмилж төр түмэн олон баясгсан элбэрлэн их хүний хүндэтгэлийн цайлганд хүрэлцэн ирсэн та бүхний минь өргөд салаан гэрт тань Ерөөдүйний таллах дайлгууд сайхан дуу хуурэг шиглэж эдем алаар арвитэй ундай нэт хөрөөр халигэн цалгин байрны ерөөлөг айлтган бас дахин мэдчихье. Хаврын сайхан бэлгэдэг бэрхтээ өдрийг сонгож Монгол төрийн дээрхэн шагнал монголчууд бэлэг шээж бага гавьяат хэмээн андаршуулдаг төрийн дэвлэгт солонгийнхоо их хүндэтгэл найрыг хүүсгэн тархныг төрсөн юм. Эрхэм Монгол төрийн дэвлэгт солонд ламчвийн намчвыг танд бид бүхэн эрүүлэх сарн сайхан бүхнийг амжилт бүтээлийн дэдтэй хамтдах өргөн барьцвал хүлээн авна. Юуны өмнө хайртай ээжтэй энэ сайхан алтан гац одон хүрцэнд нь халуун байр хүргэж яслаа. Тэгээд ээжийн минь энэ алтан гац одонгийн цайлгад төрөлцсөн ирсэн нийт ахын дүүс 10 жилийнхэн техникум их сургуулийн ангийнхан мөн баян гол дүүргийн удирдлагууд 23 дугаар хорооны засаг дарга засгийн ажлын албаныхан мөн нийт 23 дугаар хорооны ахмадуудаа бүгд таларснаа хэлнэ. Тэгээд ээжтэй аавда нийт хүмүүстэй эрүүл эзэнх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсээд энэ цайлгын арга хэмжээ нээсний мэдэгдэе. Игөөрлөө эрхэм ноётодогтой зочдоо энэ сайхан баяр багтал төрүүлсэн үндэтгэлийн цагуудыг албан ёсоор нээж өгсөн сайхан хүүдэн баярлалаа. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Хүн хүндэтгэлээр хүн таарах өдөр минь үнэхээр энэ сайхан баг гавьяат юм. Ажил үйлс амьдралд нь ямагт хамт байсан хамгийн додны хүмүүс та нартай халуун баяр хүргэе. Албан ёсны үйл ажиллагааны эхний хундгыг бүгдээрээ дээш нь дэвшүүлэн хүндэтгэлийн судлаасаа босч барьцгаая. Өнөөдөр бид нар хэрэг талхтаж өрөөлөлттэй сайхан үгийг хэлцгээе. Учир бэлэгдэл агуулсан энэ өдрийн хамгийн гол батарших ерөөлн тэр юм аа. Их баярлалаа. Хөвгөцөөр бэлгэсэн ижиавдан талархъя. Хөвгөд ингэртэй нар мандахыг хардаг хөвчгтэй талархъя. Хүний цоглог өсөж тарнсан эх хорон тандан талархъя. Хүслийн минь гүйцээж ингэрт минь алсан үрдэн талархъя. Хүрэн зүрхний анд эрхэм зочид гүйчэд та бүхэндээ талархъя хэмээн Монгол төрийн дэвлэгт гадсанд ламжвийн наран шилгэгч маань та бүхэнтэй мэндижлэгнэ. За баярлалаа. сайхан өдөр биднийхээ урилгаар ирж
бидэндээ хүндэтгэл үзүүлж байгаа. Ахмад буурлуудаа, Баянгол дүүргийн удирдлагуудаа, хорооны ажилтнуудаа цуг ажиллаж байсан хамтран ажиллаж байсан ажилчдаа 10 жилийн дээд сургууль техникумын ангийн хүүхдүүдэд маш их баярлснаа дахин илэрхийлье. Та бүхэн илгээрээ их амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл их байж, урт насаж удаан жаргараа. Ерөөдөө сайхан орших болтугай. Намжиг хичмээнтсаа гам болто та мөн адил энэс хүмүүс болон төрсөн дүүдээ сайхан баяр талархлын үгээхлээ энэдээ болон гарах хүрч энийг найрцаг хэлбэрүүлэх өндөр хобби танилцуулга болоо танд мөн энэ сайхан баярын өдрийн төргий. Аулаагийн ташны батны тахсуу дүүгээ тав бидний байрлуулжаа. Тав хийлгэхээр бидний үдшилээ. Аялал ахтав. Яг үдээр богор үсээ сорт баасан. Энэ ахтагацыг чинамжиг үйл авчаас. Тэгвэл түүнтэй жаахан цагаан бүсэд олон мэдээ төржиж олон мэдээ тосолж авчаатай үсээрээ Самбайцхан нөгөө та бүхэндээ хөө гахалтай сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд наран чимэгчтэй эрүүлийн аз жаргал хамгийн сайхан бүхний хүсье ерөөё ингээд алтан гац олон авсанд нь халуун баяр хүргэе. За ингээд та бүхэндээ зориулаад хангал зэр тэмээх сайхан дог зориулсан дуулъя. Алтан гац одон авсанд маш их баяртай байна. Дүүгийн минь алтан гацын цайлганд хүрэлцэн ирсэн, хамт ажиллаж байсан, хамт суулж байсан, хамт байгаа бүх улсуудтай бүх ах дүүнэр өөрсдөө өөр хүмүүстэй хүртэн эрүүл сайн сайхан бүхний хүсье өргөё. Тэгээд олон их амжилттай ажиллаж эрүүл байж зөвхөн удаан жил харагдаж хань ижилтэйгээ бүгдээрээ урт наслаараа гэж хэлээ. Игойлээ өрөөцөг оршуулгай эрхэм таны ерөөл бэлэгдэл текстурын байх болтугай энэ сайхан өндрийн үйл ажиллагааныхаа албан ёсны хоёр тохиолдлын яг энэ ширээний хэмжээ босож бүгдээрээ дэвшүүлж дэвшүүлээ. Ямар монгол мэдрэмжтэй ширээний юм бэ? Энэ бол одоо хөдөлгчийн хамгийн одоо босоод ширээ байна да. Манай энэ бол 7 дугаар ширээний. За Уул уурхай эрчим хүчний салбарын ахмад ажилтан, эрчим хүчний тэргүүний ажилтан Ламжавын наран чимэг хэмээх энэ эрхэм Монгол улсын хөгжил цэцгэлтэнд оруулсан хувь нэмэр төмөн олонныхоо итгэл найдварыг хүлээн хамт олонныхоо түүжийн байсаар ирсэн хөлмөр бүтээлийг төр засагтай үнэлүүлж алтан гац содонгоор шагнуулсан. Наран чимэг гоон энэхүү баярт үйл явдлаа ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах алтан гац одонгийн найр энэ бэлэгт сайн өдөр тохиож өргөн дэлгэр сайхан боллоо.
Гидротехникч, эдийн засагч, хос мэргэжилтэй түүний одонгийн найранд ах дүү нар, үр хүүхдүүд үе үеийн хамт олонны төлөөлөл, сурагч ахуй наснаас эхлээд оюутан цагийн найз нөхөдгээд хайртай бүхнээ хүрэлцэн ирж баяр хүрхийн цацуу халуун дулаан гэсээ харамгүй хайрлаж байлаа. Төрийн дээд чагналаар ингрэмилаж түүнийгээ хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцах инэлмж хамгийн нандин сайхан үйл явдал юм. Хүрэлцэн ирсэн хүмбэр бэлэг өрөөлийн үгсээ уралдуулан хэлж дурсамж дуртатгал нээдхөөр дуу хураа халгин цэлхэн нэгэн үчиг үтсэн ба. За баярлалаа. Бидний урилгаар ирж хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүгд нь эрүүл их байж урт насаж удаан жаргаарай. За өнөөдөр манай 23 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга нараа маань төрийн дээд чагнал алтан гац содонгоор шагнагдсан явдалд хамт олон бид нар талархаж баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн юм аа. Ингээд нараагийнхаа цаашдын ажилд улам өндөр амжилт хүсэн өрөөж, эрүүл энх, аз жаргалтай урт удаан наслахын эрүүлийг өргөн дэвшүүлье хамт олонныхон зүгээс. Бид нар бол хамт сургууль төгссөн одоогийн хөдөө аж ахуйн дархны хөдөө аж ахуйн их сургуулийн агроэкологийн сургуулийн гидротехникийн ангийг төгссөн 22 жил Шарын голын уурхай цэвэрлэх байгууламжид хамт ажилласан 40 жил одоо 40-50 жил одоо хамт үерэлж нөхрөлж яваа ийм найзууд байгаамаа. Найзтай одоо алтан гац авсан энэ баяр цаахан өдөрт нь баярын мэнд хүргэе. Амьдрал ахуйд нь сайн сайхныг хүсье. Урт насалж удаан жаргаарай. Наран чимэгчтэйгээ 2021 оноос хойш ингээ хамтарч ажиллаж байна. За хамтарч ажиллахад маш урамтай, маш түвшигтэй. За бидний залуу үе бидэндээ маш их зүйлийг зөвлөж өгсөн. За тэгээ бидний ажлыг байнга дэмжиж, энэ нэгдэг, тэр нь тэгдэг гэдэг ийм зүйлийг байнга бидэндээ одоо хэлж өгч ингэж явдаг. За маань наран чимэг дарга маань за ахмадын салбар зөвлөлөө одоо уриалаад, манлайлаад за дүүрэг нийслэл улсын хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож за хорооныхоо нэр хүндийг байнга өндөрт өргөж явдагт нь за хорооны ажлын албаны нэрийн өмнөөс баярлан талархснаа илэрхийлж байна. Өнөөдөр маш сайхан өдөр байна. Тэгэхээр алтан гацсан найранд ирээд сэтгэл их огшж байна. Хамгийн гол нь хамт олон найз нөхөд ахын дүүхээ дунд үлгэр жишээч болж явдаг. Дүүдээ их бахархаж байна. Дүү маань их бахархалтай уу юм байна. Дүүдээ их бахархаж байна. Одоо энэс хойш миний дүү дандаа ингэж хамт олон дундаа ингэж үлгэр жишээч яваарай. Тэгээд хань ижил өр хүүхдүүдтэй дандаа урт удаан насалж сайхан яваарай гэж өрөөнөө дүүдээ. Анги хамт олон ажлын газар баярлалаа. Үлчээс тав баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар за миний хайртайч төрийн дээд алтан гац содонгоор дарга шагнагдсан. Тэгээд зайлшгүй ажиллагаанд амжилттай сайхан явж байна. Тэгээд нийт хүрэлцэн ирсэн, ээжийн зайлшгүй хүрэлцэн ирсэн, алтан нарийн зайлшгүй хүрэлцэн ирсэн. Нийт хамаатан садан ах дүүс. За манай ангийн хамт олон мөн сууж ажиллаж ирсэн. Ажлын хамт олон бүгдээр маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд хайртай ээжтэй эрүүлэг аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Урт насалж удаан жаргаарай ээж минь. За юуны өмнө аав ээжтэй өдөө зэрэгт хүргэсэн охин хүү хоёр нь маш их баярлаж явдаг. За ээжтэй энэ өдөр алтан гац одонгоор ингрэмилаасанд баяр хүргье. Мөн ээж минь шудраг ажилд хичээнгүй чин сэтгэлээсээ ажлыг хийдэг. Ээж алтан гац одон шиг үргэлж одоо гялцсаар ирсэн байдаг. Тийм учраас ээжтэй маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ аав ээж хоёр маань урт насалж удаан жаргаарай. Аав ээжтэй хайртай шүү охин. За тэгэхээр өнөөдөр явагдсан бас манай лам замын удам гэдэг манай даавын удам. Тэгээд өнөөдрөөс манай хайртагч чимгээгч маань одоо бас төрийн дэд алтан гац одоо авсан сайхан өдрөө. Тэгээд баяр наадам одоо алтан гацын найр бол их сайхан өргөрөөд их гоё болж байна. Хүмүүс их өндөрөнд ихчтэй хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд ямар ч гэсэн миний амьдралд ингээд хамгийн их чухал, хамгийн хэцүү ч юм уу тэр үед одоо чимгээгч нь байх хажууд нь байж идэг.
тэгээд настангуудаа их хайрладаг. Одоо залууч хойд үетэй гэх юм уу маш гоё тийм үлгэр дуурайлал үзүүлдэг. Энэ их найр цэнгэл багтал хөөрийн эзэн болсон төрийн дээд алтан гадсууданд наран чимэг болон түүний халамжит хань дугуйд орж нар хүндэтгэн ирсэн зочин бүрт чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэнийг энд онцлох зүйтэй болов. Найр цэнгэлийн өргөөнөө хуран цугласан та бүхэндээ энэ хороогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсч яг л ийм баяр жаргал багтал хүндэлтэй мөч бум түмээрээ тохиож байхын үлзийтэй бүлийг өргөн дэвшүүлье.